За сайн байцгаана уу хүмүүст сонсогчдоо. Тэгээд сонс подкастын ээлжид дугаар хийхэд бэлэн болоод ундраа төгөө хоёр сууж байна. Тэгээд ойртчон за ямар ч үсэн энэ подкаст та бүхэнд хүрэх өдөр бол нэг цагаан сар хавцаа байх бах те. Тийм өнгөрөөд байж байгаа. Тэгээд дээр жоохон урьдчилаад бэлдээд явж байгаа. Тэгэхээр за ингээд бид нар ч одоо 2 дахь жилдээ карантинтай цагаан сарыг өнгөрүүлчихлээ. Одоо бараг сурж байгаа байл гэдэг. Өргөн дэлгэр тэмдэглэдэг хүмүүс маань бол жоохон хэцүү л байгаа. Хэцүү байгаа. Дээрээс нь бас настай хүмүүс маань бас жоохон хэцүү байгаа тий. Настай хүмүүс яхамаар одоо гэрээр нь их хүн ирдэг байсан одоо жоохон цөөрж байгаа. Тий. Залуучуудад бол сайхан байгаа хөө айл хэсгүй. Ажил хийхгүй, хүн амт хүлээж авахгүй тий. Би чи цаансараар яадаг гэсэн юм ер нь хэрэг айлсдаг гэсэн байна. Яг гайгүй тэгж бүр амар хэсдэг байгаагүй. Ер нь дундчаар за шинийн 3-ны дотор хэдэн айл гардаг гэсэн. Би ч гэхдээ яг тэгж амар одоо айл майл ер нь хэсэг удаж байна 10-аад жил болж. Тийм шүү тийм нэрээ. Монголд байхдаа л өгөөдөр очдог гэсэн. Тэгэл аав ээжийнхаа ах эгч нараар нь л орох бах. Тэгээд ер нь аль нэг яаж байгаагүй тэгээд ер нь тэгж амар олон айлсж байгаа. Сүүлийн хэдэн жил бол байхгүй шүү. Тэгээд бас жоохон битүүрийн хувьд ч нэг жоохон онцлог гэр бүл ба шүү дээ. Тэгээд бүр нэг айхтар онцлог нь цаашийн. Гэтэ зүгээр Америкт байдаг утгаараа бас Монголд байгаа хүмүүсийг бодвол чин хэсэг айлмал энд бол бүр байхгүй шүү дээ. Тэгээ яг хуу таньдаг ах ихчигээ хүнлээд орж гарах зүйл байх боловч яг Монголд дох байгаа тэр бүх ах ихч дүү эмээ өвөө гэл тэгэл бараг тэрний эннийх гэд явдаг бол байхгүй шүү дээ. Энд байдаг л нэг ганц нэг одоо ах нарын төчдөг тий. Тэгээд Монголд би л бас Монголд байхдаа л ер нь манай хамаатнууд бас нэлээд бас жоохон өргөн тэмдэглэдэг юм бүх хамаатнуудаараа ороод хөшин настай хүмүүсээ хараа эхлээд ороод тэгэл яг насныхан дараалал ингээл яваал тий. Тэгдэг байсан. Тэгтээ миний хувьд бол яг л ойр дотны аавынхаа дүүнэр ээжийнхаа дүүнэрийн хараа орлоо. Эмээ өвөө дээр очлоо. Тэгэл цагаан сар үндсэндээ дуустдаг байсан. Айхтар сүртэй найз нөхдөй хорч гэдэг юм ингээл хэтрүүлээ давуулал явал бүгд байсан. Тэгээд энэ жилийн хувьд бас нодлонгийн хувьд ерөнхийдөө цагаан сар бол манай монголчуудын хувьд бас яг бит хоёрын шиг болж байгаа шүү гэнтэй. Амарч юмроо. Тий. За ингээд цагаан сар болдог. Ер нь би энэтэй холбоод ундраас бас нэг асуулт асуучих. За. Ундраа ер нь цагаан сарыг юуны баяр юм бэ? Бид нэр яах гэж цагаан сар тэмдэглэдэм болоо? Энэ тухай юу гэж боддог? Би юу болохоор яг нөгөө үндэсний уламжлалт баяр тэгээд тэр тусмаа яг нөгөө ахмад хүмүүсийгээ хүнлээд ээж аавыгаа хүнлээд те амар мэндийг мэдэж уулзаж учраагүй ураг садан төрлүүд хамтдаа нийлж уулзах яг тийм баяр гэж боддог ш. Тийм нэг талаараа тийм тий. Бид нар бас ураг төрлөө мэдлэлцэх чинь бас их чухал байгаа шүү дээ. За би болохоор бас өөрөөр юу гэж боддог. Энэ дээр нэмэх нь тийм чиний саяны хэлж байгаа санаан дээр нэмэх нь энэ нэг талаараа бас одоо Монголын уламжлалт тэр нэг заншил түүхийн ингээ харах юм бол хавар эхэлж байгаа баяр. Өөрөөр хэлбэл өвлийг одоо үнтэй сайхан даваад тийм алдагдал багтай. Мал нь сайхан тарган үүлжөөд тэгээд одоо өнтөө сайхан хавар ямар ч байсан зологчлоо тий. Хаврын одоо урин цаг ирлээ гэдэг утгаараа тэмдэглэдэг байсан болов гэж харж байгаа. Тэгээд нөгөө утга нь бол бас хаврын баяр гэх юм уу? Одоо хаврын урин цаг ирж хагаад айл хотлороо баярлаад идэ будаацсаад ойр тойрныхоо хамаатан дотны хүмүүсээ ураад хамтдаа одоо цайлах тийм ээ. Малынхаа дээжийг бас өргөл барьцуулах өргөж өгч юм уу тийм. За ийм их учиртай баяр байна. За энэ утгаараа бол бид нар манай монголчууд бол ялангуяа
Тэр чинь бас нөгөө талаараа бас нэг юм онтоололтой холбоотой их нарийн юм байгаа л да. Хоёул ч бас нэг Christmas-ийн тухай нэг юу хийжсэн шүү дээ. Дугаар хийжсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан бас энэ онтооллын тухайд энэ нэг юм арай өөрөөр тоолоод байгаа. Сарны тоолол, нарны тоолол гэлтэй. Тэгээ тэрнийх нь одоо сарны тооллоор яг энэ битүүний өдөр бол ямар ч байсан миний санаж байгаа шүү. Битүүний өдөр нь саргүй харанхуй шөнө байх хэвээр. Тийм үү. Тэгээд одоо тийм ямар ч тийм байх хэвээр. Тэгэл одоо яг нөө сар дэлхийг тойроод эргэлдэж байгааг л тоолоод байгаа байхгүй юу? Тэг яг тэр тооллоор тэрнийх нь тооллоор болохоор одоо ингээл 60 мар ингээл яриад байдаг чинь тэр биш үү? Одоо би тийш нэг хамаг ормоор байна. Айгуул 60 марны тухай яриад байгаа үү? Бас 60-тай холбоотой өнгөнд орчихсон тий. За тэгээд энэ одоо цагаан сарчуудаа тэгээд хоёлын номтой яг ямар холбоотой ол яг ч номоо яг бахан цагаан сар яриад явчих. За тэгэхээр яг өнөөдрийн битүүрийн ярих чаас сэдвийн хүрээнд энэ түүхтэй холбоотой ном ярих гэдэг байхгүй юу? Түүхийн ном. Ямар ном байгаа вэ гэхээр Монголын эзэнт гүрнээр зорчсон тэмдэглэл тий. Төмөр хүлэг гэж хүний одоо Франц хэлнээс орчуулсан 1250-ад оны үеийн үйл явдал бүхий ийм ном байгаа. За их маш сонирхолтой ном. Тэгээ энэ нь яагаад за яг энэ номыг ингээд энэ төмөр хүлэг гэж хүн болвол Монголын эртний нийслэл хар орон хотын 800 жилийн ойн баярт зориулан дахин хэвлэлтэнд оруулаад дахин одоо редакторт оруулаад ингээд нягтлаад шинчлэн орчуулж найруулад гаргаж ирсэн ийм ном байна. Тэрийг нь л бий болж уншлаа. Тэрнээс бол яг нэлийн дээр бас уг нь орчуулсан юм шиг байгаа. Францын нэг одоо хотод тэр байсан энэ Рубрук гэж хүний Монголд одоо зорчсон одоо Монголд аялаад ирээд явсан тэр тухай тэмдэглэлээ одоо манер бол бич тэмдэглэж үлдээсэн байна л да. Тэгээд тэр тэмдэглэл дээр нь үндэссэн тэр тэмдэглэлийн тухай ном байна. За ингээд уг нь бит хоёр ч одоо айлуулах бас Христ итгэлийн номнууд унших гэдэг ингээд хичээгээд байдаг хүмүүс шүү дээ. Тэрнтэй маань энэ ягаад юм хамаагүй юм хүний ном ороод юу түүхийн ном дээр зарим нь гайхаж магадгүй зарим нь бол мэдчихэж магадгүй аль хэдийн сонссон уншсан ч хүмүүс аж магадгүй. Тий. За ингээд энэ бол тун гайхалтай ном. За орчуулгын тухайд бол үнэхээр маш гоё орчуулсан. Гэхдээ энэ номын онцлог нь юу вэ гэхээр яг нөгөө загтал нь тэр чихтэй дангаараа бол биш. Тэр загтлыг одоо тайлбарлсан маягтай ном байхгүй. Тий. Тэр ч одоо олон загтлыг нийлүүлээд байгаа мó эсвэл нэг загтал тэр чихтэй ном болчиход байгаа мó? За яг юу нь бол их сурвалжийн ингээ харах дээр бол Рубрукийн загтлууд нь яг анхан их хувилбараараа бол бүтнээрээ бол ерөөсөө олдож байгааг дандаа хуулбараараа олдсон байдаг. Ийм учиртай юм л дээ. Тэгээд тэр болгоныг ингээд нэгтгэж эмхтгэд нэг ном болгоцсон байгаа нь бол Францад байгаа. Тэр номыг яг монгол хэл рүү орчуулсан байх нь шүү дээ. За энэ ном өөрөө Монголын түүхийн одоо маш чухал нэгэн баримт болж өгч байгаа. Айгу онцлогтой байгаа. Нэгдүгürt. За энэ одоо баг нууц товчооны хэмжээнд тэ Монголын түүхийг маш тод том руу харуулсан тухайн үеийн Монголын эзэнт гүрний тэр хар хорин гэж нийслэлийн дүр зураг хийгээд одоо цэрэг дайны тэр бэхлэлт гэдэг юм уу тактик ч юм уу тэгээд мөн одоо энэ хаад язгууртнуудын тухай за Монголын нийгэмд тухайн үедээ оршиж исэн шашнуудын итгэл үнэмшлийн тухай хүртэл тэмдэглэж үлдээсэн ийм тэмдэглэл бүхий ном байгаа байхгүй. Тэгээ энэ айгүй чухал яагаад миний анхаарлыг онцгой одоо бүр дээдээр татаад байгаа гэхлээр манай монголчууд дотор ингээд ярьдаг штеп Христ итгэлч хүмүүсийг харийн шашинтан энэ гэлтэй янз бүрээр ярьдаг те. За энэ нь бол олон талтай шалтгаан байдаг бах. Нэгдүгürt бол магадгүй одоо Библийг барьсан гаж урсгалынхнаас болоод тий бүх Библийг барьсан хүмүүсийг энэ одоо нэг юм буруу гаж харин гэдэг ийм категорид оруулчаад байдаг. Нөгөөдөөгөр
магадгүй ойлгохгүй мэдхгүйгээсээ болоод харийн шашин гэж яриад байгаа. За бас нэг том шалтгаан нь бол мэдээж нөгөө бусад шашныхны одоо өөрсдийнхөө сургаал номлолыг түлхүү энэ нийгэмд өгөх гэж одоо зорж байгаа зорилгын дагуу мессеж нь албаар яг Христ итгэлийг гэдэг юм уу эсвэл бусад шашнаага одоо дорд үзэх, доошлуулах гэсэн ийм одоо шалтгаанаас үүдэлтэй. Гэтэл энийг би бол ерөөсөө Христ итгэл гэдэг зүйлийг бол ерөөсөө нэгдүгürt би шашин гэж үздэггүй. Энэ бол итгэл үнэмшилтэй. Тэгээд энэ нь өөрөө монголчуудын хувьд бол ерөөсөө харь соёл харь зүйл ерөөсөө биш гэдгийг гадны шашин биш. Тийм гадны одоо шашин гэх юм уу одоо итгэл үнэмшил бидний хувьд гадны юм бол ерөөсөө биш байгааг энэ ном өөрөө батлан харуулж байгаа. Энэ түүхийн баримт бичиг нь өөрөө. Одоо за яг манай үндэсний гэх юм бол яг манай үндэсний гэх юм. Тэгэхээр одоо юу гэдэг анхнаасаа монгол хүн гэж энэ монгол улс бий болоход л анхнаасаа бүх гэл байцсан ийм юмны тухай бас ярих гаагүй. Гэхдээ эрт дээр үеэс бол биднэрт энэ Христ итгэл гэдэг манай нийгэмд оршин тогтнож ижээ. Үнэхээр байжээ. Гэдгийн баталгаа. Тэгэхээр чин түүхээ ер нь мэдэх нь бас их чухал байгаа хгүй тийм. Тэгэхээр нөгөө урд нь ямар байсан гэдгийг мэдэхгүйгээс болоод бид нэр ямарваа нэгэн зүйлийг буруу эсвэл гадных эсвэл гэж буруутгах бас буруу байгаа хгүй тийм ерөөсгөл тийм. Тэгэхээр одоо жишээлбэл түүхийг яагаад мэдэх шаардлагатай болоод байна вэ гэхээр зүгээр хувь хүний хувьд шүү дээ. Заавал энэ дээр одоо юу гэдэг нэг түүхч болох албагүй тийм. Түүхийн ухааны түүх судлаач болох албагүй. Гэхдээ маш энгийнээр ярих юм бол жишээлбэл чиптээр сууж хахад гаднаас нэг хүн орж ирлээ. Бид хоёрын ярианы дундуур одоо тэр хүн орж тэ харилцаа үүсгэхийн тулд тэр хүн бид хоёртой яах гэж тэр өрөөнд орж ирсэн. Бид хоёр тэр өрөөнд орж ирэхэд юу хийж исэн гэдгийг мэдхийн тулд бид хоёр өнгөрсөн болсон явдлыг тэр хүнд ярьж өгч иж одоо бид хоёр ийм хийгээ явж байгаа. Тэгээ цаашдаа ингэх гэж байгаа гэдгийг ярих юм бол тэр гуравдагч хүний бид хоёрын дунд бид гурвын дунд харилцаа үүсч зорилго нь одоо юу гэдэг нэгдэх ёстой бол нэгдээд ингээд цаашгаа явна тийм. Гэтэл тэр хүнд огт ярьж өгөхгүй өнгөрсөн баларсанд юу болсны тухай юу ч ярьж өгөхгүй зүгээр л тэр хүнийг хажуудаа суулгаад бид хоёр хийжсэн юм өргөжлүүлэл ингээд хийгээд яваад байвал бид гурвын хоорондын харилцаа үүсэхгүй. Тэнгууд нөгөө хүн эндээс ямарваа нэгэн байдлаар бид хоёрын нөгөө хийжсэн юмд саад учруулах, буруу ойлголт авах тийм ингээд харилцаанд анцаа үүсээд явж байгаа. Тэгээ яг үүнтэй нэгэн адилаар хүн ер нь өнгөрсөн болсон явдал түүхийг судалж ойлгож мэдснээр өнөөдөр яг намайг төрөх хүртэлх хугацаанд энэ дэлхий дээр төрөхөөс өмнө юу болж өнгөрсөн юм бэ гэдгийг мэдснээр хүн тэгвэл өнөөдөр би яах ёстой те тэгэд энэ нь ирээдүйд ямар үр дагавар авчрах юм гэдгийг дүгнж өөртөө дүгнэлт хийж анализ хийж амьдралдаа гаргах шийдвэрүүдээ сонгож явах аюу том чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тэ. Эндээс энэ номыг уншиж судлаад одоо жишээлбэл яг энэ ном бол энэ төмөр хөлөг гэж хүн орчуулсан. Орчуулгахдаа өөрийнхөө үзэл санаануудыг судалгааны дээр таамаглалууд аюу их төвшүүлсэн яг тийм ном байна. Гэхдээ яг тэр жинхэнэ чухам загтал нь бол яг бүрэн ихээр би бол тэгж удаа хэрэг боломжтой байдаг бол ялангуяа Христ итгэгч хүмүүс яг тэр жинхэнэ загтлыг Франц хэлнээс монгол хэл рүү шууд хөрвүүлэн орчуулах боломж байдаг бол үнэхээр тэгж нэг орчуулдаг болос. Тэгэх юм бол маш гоё байна. Энэ дэр нэг юм сонсогчтой бас хэлэхэд бид хоёр ерөнхийдөө номыг бол баа байгүй ярьдаггүй байгаа. Яагаад тэгэхээр энэ номыг зохиосон зохиолч болоод орчуулга гэд нэлээ олон одоо яг тэр оюуны өмч гэдэг зүйлийг байгаа учраас бид нэр яг юуг та нарт та бүхэндээ хүргэдэг вэ гэхээр номын маш гоё тэр сонирхолтой зүйлүүдийг та бүхэндээ дурдаад тэгээд яг өөрөө тэр номыг авч унших сэдлийг хүргээд улам илүү нарийн мэдээллүүдийг өөрөө хувь хүн болгон өөрөөрөө тусгаж хүлээж авах үйс одоо тийм байдлаар бид нарт одоо хийж ярьдаг шүү гэдгийг та бүхэндээ дахин сануулъя. Тэгээд тийм учраас яг одоо энэ номын маань бас тэгж одоо яг бидрийг сонирхлыг маш их татж байгаа эсвэл яг гоё тэр сэдвүүн яг юу байгаа бай тэрнээс бас хуваалцж өгөөч тийм.
Тэр энэ за номын тухайд бол ерөөдөө юм. Тэгсэн чинь энэ номын ихэн дээр ингээд одоо жишээлбэл эхлүүлж байгаа хэсэг дээр сонирхол татж байгаа нэг зүйл ба тэр нь юу гэхээр за энэ номын орчуулсан хүн өөрөө Христ итгэгч хүн бол арай биш байх шүү. За энийг Библийг орчуулсан байхгүй. Библи дээр гарч байгаа нэг Изекиэл номон дээр гарч байгаа хэсгийг одоо номын орчуулагч маань ингээд орчуулсан. Тэгээд би яг тэр үед бас тэр үний дээр орчуулгыг харчаад энэ ямар мундаг хүн бэ? Ямар мундаг хүн бэ те? Бурхны үгийг ариун сүнсний тусламжгүйгээр шууд өөрийнхөө скиллээр гэсэн үг шүү дээ. Чадвараар ингээ орчуулах гэж байгаа үгдсэн. Гэхдээ мэдээж энэ дээр орчуулгын олон талын янз бүрийн өөр үгнүүдийг хэрэгэлсэн байгаа. Гэтэл номыг шууд ингэж эхлүүлж байгаа. За тэгэхээр нөгөө ямар хэсгээс яагаад энэ Библийн ишлэл орж ирж байгаа вэ гэхээр нөгөө рубрик маань Монголд очиж үзээд төрсөн сэтгэл дотор рубрик бол өөрөө Христ итгэгч хүн байсан. Учираас Библийг маш сайн мэддэг байсан хүн учраас монголчуудыг хараад буцаагаад тэр одоо Ромынхоо тухайн үеийнхаа тэр бол тэд нар ч одоо нөгөө католик шашных гэдгээр явж байгаа шүү дээ. Тэгээ тэрнийхээ паплам руу бичсэн цагтл байгаа юм шиг байна л да, тэмдэглэл. Өөрийнхөө аяллаа тухай тэмдэглэлээ папта мэдүүлэх ёстой учраас тэрийг бичиж үлдээж. Тэгээ яг тэрэн дээр монголч за тухайн үед бол магадгүй зөвөр Европ дахны тэр Христ итгэлтэй те католик шашныхан бол нөгөө монголчуудын байлдан дагуултыг хараад үнэхээр айжсэн тухай гарч байгаа. Тэгээд тэр ч утгаараа магадгүй рубрикийг одоо явуулсан байх магадaltaй юмаа гэж одоо номын зохиолч маань хэлж байгаа. Гэхдээ Христ итгэгч хүний нүдээр харах юм бол энэ бол зүгээр Библиэр гарч байгаа Христ Есүсийн тухай сайн мэдээг түгээн дэлгэрүүлэгч. Тэр одоо хүндэт эрхэм даалгаврыг авсан хүнийг мишонер гэж нэрлэдэг бид нар. Тэр энэ бол рубрик гэдэг хүн бол Христ итгэгч нарын нүдээр харах юм бол 13 дугаар зууны үеийн мишонер байсан. Би бол шууд тэгж дүгнэх гэдэг. Номын зохиолч маань бас нэг өөрөөр дүгнсэн байгаа байхгүй. Тухайн үеийн тэр одоо нөгөө Ромын папынхаа юу гэдэг тагнуул байт юм уу? Монголын одоо төр цэрэг армийг тандах зорилгоор явж байгаа хүмүүс гэсэн байдлаар явж байгаа байхгүй юу? Тэгэнгუთ Христ итгэгч хүмүүсийн нүдээр бол рубрик зүгээр л жирийн нэг мишонер байсан. Мишонер байсан. Бурхны үгийг өөрөрлөл тэн тунхаглахаар явж байгаа тийм. Бид нар энийг сайн мэднэ. Яг гэвэл шинэ гэрээний одоо ихэнх номыг бичсэн бичээчийн нэг бол Паул. Паул хэлж байгаа тийм. Паул хэлж яг л ийм цагтлуудыг бусад нөгөө хотын Христ итгэгч нартаа бичиж үлдээж тэмдэглэж явсан газрынхаа тухай ярьдаг тийм. Мөн Паулын гол одоо зорилго нь бол тухайн очисон газараа Христийн сайн мэдээг дэлгэрүүлэх байсан. За рубрикийн хувьд бол нэгэн ийм л хүн байсан болов уу гэж би харж хувьдаа дүгнэлтэй ч тийм. За ингээд яг ном маань бол өөрөө хуучин гэрээний Изекиэл номын 38 дугаар бүлгийн 14 дугаар ишлэлийг орчуулсан байгаа юм л да. Нилээн өөрөөр энэ ишлэлээр эхэлж байгаа юм уу ном? Тий, ном өөрөө тэгж эхэлж байгаа. Тэгээд энэ 14 дугаар ишлэл дээр юу гарч байгааг одоо би та бүхэнд уншиж өгье. Тийм болохоор игэл жирийн хүн чи Гогд хандан энэ үгийг хэлсүгэ. Бүхнийг захирагч их эзэн мөнхийн эзэн энэ үгийг хэлж байна. Миний ард түмэн Израильчүүдийг айх аюулгүй амьдарч байхад нь чи сэтсэн юма хийх нү? Чи умард зүгийн зах хязгаар болох тэр газраасаа асар олон хүн дагуулan агт мордо унсаар түмэн зэрэг хүчрхэг айрамтай гарч ирээд миний ард түмэн Израильчууд руу дайран тэр нутгийг өтгөн хар үл бүрхсэн мэт болгоно. Хожмын тэр өдөр би чамайг тийхүү өөрийнхөө газар нутаг руу дайруулах болно. Гог чамаар дамжуулан би улс үндэстнүүдийн өмнө мөн ариун чанараа харуулхад тэд намайг таньж мэдэх болно. Бүхнийг захирагч их эзэн мөнхийн эзэн энэ үгийг хэлж байна. Урд өмнө би өөрийнхөө үнэнч зарцнаар болох Израилийн зарлгуудаар чиний тухай зөгнүүлж байхад чамайг би Израиль руу дайруулахаар гаргаж ирнэ гэдгийг тэд олон жилийн турш зөгнөж байсан босоо хэмээн түүнд хэлсүгэ гэсэн юм. За энийг яагаад рубрик одоо иш татаж тэр цагталтаа бичих болсон юм бэ те. Энэ дээр бол өөрөөр хэлбэл монголчуудыг Гогт зүрлж байгаа байхгүй. Нөгөө Христ итгэгч нарыг энэ Израильтай зүрлж. Тэгээд яасан? Израилийг тэ та нар түмэн зэрэгтэйгээ тэр амартай агт морд агссан тэр олуулаа ирээд устгах нь гэж байгаа те. Тэг яг иймэрхүү айдас бүхий арт түмэн
байгаа юм шиг байна. Тийм учраас одоо рубрикийг явуулж судлуулахаар, тандуулахаар ирүүлжээ гэсэн ийм одоо таамаглал төвшүүлж. За гих мэтлэн ингээд рубрик болвол эренгуутаа одоо надад бас их гоё таалагдсан нэг хэсэг нь юу байсан бэ гэхээр Монголд ирээд харсан чинь хар хорин хот гэж байна. Тэр улсын нийслэл нь нүүж байгаа тэр дүр зургийг рубрик юу гэж тайлбарласан бэ гэхээр цагталтад дурдж байгаа вэ гэхээр энэ монголчуудын энэ нүүдлэж байгаа нөхцөл байдлыг нь харахаар үнэхээр эмгэгцэгцтэй. Тэгээ яг нэг хүн мэт босоод нэг хүн мэт нүүж чадах юм аа. Маш хурдан хугацаанд. Тэ. Тэрийг би харахтаа бол Израиль Египтийн боолчлолоос чөлөөлөгдөд тэ Мошегоор одоо ингээд удирдуулад тэр цөл газар явахдаа тэр нүүдлэж явахдаа яг л нэг иймэрхүү л байсан болов гэдэг ийм төр зураг. Тэгээ яг энийг товчхон ярих юм бол Израильчууд одоо ойролцоогоор бол 2 сая гаруй хүн гэж ярьдаг. Өнөөдрийн манай Монголын одоо хүн амтай их адилхан хүн амын тоотой. Тэр олон 2 сая гаруй хүн Египт нутгаас өнөөгийн Израиль хүртэл ингээд 40 жил нүүдлээ явж байгаа, тойроод явж байгаа. Тэр одоо нүүдлийн хэв шинжийг төсөөлөд тэнд харсан зүйлээ бол ийм адилхан байна гэж төсөөлж байгаа гоо. Тэрийг би харахтаа үнэхээр аюу надад амар гоё санагдсан байхгүй. Нэрэл тийм юм. Нэрээ магтгүй юм байна тий. Тэгэхээр энэ дээр бас их сонирхолтой баримтууд гэх юм уу одоо сонир зүйлүүд бас миний байдаг. Би одоо ч гэсэн ингээд гайхаал ингээд асуудаг зүйлүүд байдаг байхгүй. Жишээлбэл еврей гэдэг үг нь өөрөө. Еврей гэдэг үгийн утга нь өөрөө нүүж ирсэн хүмүүс гэсэн ба. Утга нь. Тэгээ энэ нь манай монголчуудыг яагаад нүүдэлчин гэдгийг болж гэдэг юм уу те. Энэ хооронд заримдаа ийм одоо холбоо байдгийн биш байгаа даа ч гэж бодогддаг тийм үед байдаг аюусан. Тэгэл одоо нөгөө түрүүний хоёлын нөгөө цагаан сар эхлээ ярьсан шүү дээ баха. Тэгээд тэр цагаан сартай ч гэсэн холбоотой ингээд энэ Библиэл дээр гарч байгаа өргөл барьцын тухай хүртэл ийм амар сонин ийм холбож болох үс ийм юунууд үүсдэг байхгүй. Тэгээд би айгуу гайх. За тэр яг хөө. Тэгэхээр энэ номын дараагийн бас нэгэн том сэдв бол яахаар байхгүй мөнгөн бод баг. За мөнгөн бод гэхэлэр манай монголчууд бол бүгдээрээ мэднэ. Бидний хувьд дээр үед бол одоо айлуудад баг бүгдэнд нь байдаг гэсэн хар хорин гэдэг хевс байдаг байсан. Тэр хевсэн дээр зураг нь байдаг. За одоо орчин үед бол бидний мөнгөн дэвсгэрсэн дээр бас зураг нь байдаг. Энэ номыг бичсэн орчуулсан хүмүүс энэ мөнгөн модны тухай тайлбарлахдаа янз бүрийн сонин тайлбар өгсөн байгаа. За. Гэхдээ ямар ч Христ итгэгч хүн харах юм бол энийг шууд ойлгомжтойгоор харна. Өөрөөр хэлбэл Библийн эхлэл номон дээр гарч байгаа Бурхан Эден цэцэрлэг гэж цэцэрлэгийг бүтээсэн. Тэрэн дотор одоо нэгэн модны тухай байдаг тийм. Тэр нь сайн мог мэдүүлэгч мод. За энэ бас нэг мод байдаг нь ами мод гэж тийм. Тэр ами модыг сайн мог мэдүүлэгч модноос одоо анхны хүн тэ одоо хуулийн зөрчид идсэн учраас нөгөө ами модноос идчих үе гэдэг хамгаалалт тавиад Бурхан Тэнгэрлэгчээр хамгаалуулдаг тухай түүх гардаг. Магадгүй тухайн тэр мөнгөн модыг хар хорин хотод тэр одоо байсан тэр хааны ордны урд байсан мөнгөн модыг урлсан Бушэ гэдэг тухайд Францын одоо урлаач энэ баримлыг одоо энэ мөнгөн модыг босгохдоо Библийн ами модыг дүрсэлж тэ одоо төсөөлж уралсан байх юм болов гэж одоо сэтгэл бууж байгаа. Учир нь тэрний дээр нь Тэнгэрлэгч байх тэ. Түүнээс дөрвөн зүгт ийм одоо эрдмийн ундаа урсж байгаа зураглал байгаа. Энийг бол би жишээлбэл Эден цэцэрлэгээс тэ их авсан дөрвөн тишээ урсдаг тухай Библиэлд гардагтай зүрлэн бодож байгаа. За энийг тойроод тэр нэг луу одоо ороосон байгааг харах дээр нөгөө тэр сайн мог мэдүүлэгч модной жимснээс хүн төрлөختнийг хуурам мэхлээд идүүлсэн могоо гэж дүрсэлдэг. Гэхдээ тэр тэ одоо сатан буюу диавол тэр модыг эргэлдээд ингээд байж байгаа дүр зургаар одоо уран сайхны маягаар дүрслэн Мөсегийн таягч дүрсэн билүү. Бас Мөсегийн таягн дээр бол яадаг могоо таяг нь ороцсон байдаг жишээтэй тийм. Гэх мэтлэн зүгээр яг
Библиэд холбож ойлгох юм бол энэ асар том одоо гоё тайлбар гарчиж болж байгаа байхгүй юу? Тийм. За энэ бүхнийг ярьдаг шалтгаан маань бол ердөөсөө л тэр үед Монголын бүртгэр засаг ялангуяа хаад язгууртны дотор Христ итгэлтэй хүмүүс үе олноороо байжээ. Тэгэхээр энэ бол монголчуудын хувьд хизээч яад ч харийн шашин байх боломжгүй. Тэгээд бүр сайн нарийн яриад харах юм бол рубрик бол яг тэр загтал дээр тэмдэглэсэн байна гэж байгаа байхгүй. Несторын шашинтай хүмүүс ялангуяа хаад язгууртнуудын дотор их байна гэсэн тэмдэглэл байна. Нестор гэдэг нь болохоор Христийн шашин. Тийм, Христийн одоо тийм Христосын шашин гэдэг ингээд нэртэй гэдэг. Бүр яг тэр урсгал чиглэлийн хүмүүсийг Несторийнхан гэж нэрлэдэг. За мөн одоо манай Монголын түүхийн сурвалж бичиг болох тэгээ Монголын нус төвчөн дээр гардаг Исүхэ Баатрин анд нөхөр Хэрээд 8 аймгийн Ван хаан тойрол гэж хүн бол өөрийгөө би ертөнцийн эзэнд итгэдэг тий Иесус Христэд итгэдэг гэдгээ зарласан тухай тий өөрийгөө итгэж гэж ярьдаг. Тийм түүх бас байна. Сорхогтон. Тийм сорхогтон бих хатан гэдэг бол одоо тэр хүний одоо тэр хүнээс Чингис хаан болон түүний хүүхдүүдэд нь бэр болгож өгсөн хаттын нэг байдаг баг шүү. Сорхогтон бих чинь тий тэгээд мөн одоо хамгийн гол зүйл нь мөн Христ итгэлтэй хаттууд Монголын хаадад маш ихээр байсан. Тэд нар нь үргэлж яг хаадуудад маш мэрэгэн зөвлөгөөнүүдийг өгдөг байсан. Энэ утгаараа Монголын эзэнт гүрний хүчрэх байсан шалтгаан нууцуд тийм ард тэр хаадын гаргаж байгаа шийдвэрүүд дотор яасан бэ гэхээр энэ Библийн мэрэгэн ухаан байсан болов уу гэж харж болж байгаа тийм. Эзэн бас хамт байсан тийм. Тэг яг одоо тэгэхээр өнөөдөр ч гэсэн Монгол улс оршин тогтнож байгаагийн цаад шалтгаан үнэхээр байж болох. Үнэхээр өндөр магадл байгаа. Би шууд одоо бусдын улаан цагаан үүсгээл ингэхгүй. Гэхдээ зөв Христ итгэлийг бид нэр үүсгэж ерөөсөө хийж болохгүй тийм. Энэ дээр бид нэр маш том анхаарах ёстой. Бид нэр түүхээ ойлгож ухаарах ёстой. Тэгээд ялангуяа улс төрийн хувьд удирдлагын түвшинд энэ зөв алхам зөв шийдвэр гаргахын тулд шудраг шийдвэр гаргахын тулд Библийн зарчмыг баримтлсан ямар ч улс өнөөдөр дэлхий дээр одоо хамгийн өрөөлттэй хамгийн амар тайван эдийн засгийн хувьд ч хүчрэхэгтэй тийм улс байдаг гэдэг нь бол маш тодорхой харагдчих. Энийг бид нэр Өмнөд Солонгосын жишээгээр хэлж болно, Америкийн жишээгээр ярьж болно, Сингапурыг ярьж болж байна те. Удирдагч нар нь дандаа яг уу гэхэлэр ерөөсөө шийдвэрээ гаргахдаа яг уу гэхэлэр яг Библийн зарчмын дагуу. Тэгэхээр Монголын одоо үндсэн шашин бол буддизм буюу те шарын шашин биш л байсан байгаа байхгүй тий. Яг уу тухайн үед рубрикийн тэмдэглэл дотор бол мэдээж буддийн одоо сүм дугуйнууд бол зөндөө байгаа тухай гарч байгаа. Мөн түгэрч барахгүй бөө одоо удагнууд маш их байгаа. Тэгээд манай дотор бол одоо чинь лалын шашныхан хүртэл байгаа гэдгийг л тэмдэглэж. Тэгэхээр бүх шашныг бид нэр чөлөөтэй одоо зүгээр хүний итгэл үнэмшлийг бид нар тийм их хүндэлдэг бүр эртний үеэс тийм байсан байна гэдгийг түүхэн баримталтай. Зүгээр бид нар сонссон янз бүрийн одоо баг уран зохиолын мэт болгочихсон ном зохиолуудаас зөндөл уншиж байсан. Гэхдээ энэ бол яхахгүй түүхийн баримт гэдэг утгаараа би дахин энийг давтаж хэлээд байгаа юм л та. Тэгэхээр өнөөдөр чинь тэгэл зэрэгцээд оршиж байсан. Гэхдээ ялангуяа удирдлагын түвшинд бол арай өөр байсан юм байна гэдгийг л би энд онцлох гээд байна. Тийм. Тэрнээс биш бид нар мэднэ Тэв Тэнгэр бөө гэж одоо яг Чингис хаанд тэ үйлчлдэг байсан. Харамсалтайгаар тэр бөө өөрөө одоо шунал тачаалаасаа болж тэ илүү ихийг өөртөө хураах гэснээсээ болж одоо Чингис хаанд бол Чингис хаанаар амиа өвтгүүлдэг тэ. Ийм шудраг зарчим үйлчилж ирсэн гэдгийг л ярих гэж. Тийм учраас Библи бол ерөөсө Библиэр гарч байгаа энэ ертөнцийн эзний өөрийнх нь хууль дүрм тий өөрийнх нь тогтоож байгаа энэ зарчим нь өөрөө бүр яг хамгийн дээд зэргийн шудраг тэр зарчим баггүй юу. Тийм учраас л яриад байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө хэр зэрэг ач холбогдолтой юм бэ гэдгийг бид нар харах юм бол бүх одоо нийгмийн одоо
төрөл дотор гэх юм уу одоо тэр чинь яг юу гэж нэрлэдэг. Жишээлбэл хувь хүн дотор за хувь хүнээс гадагшлаад тухайн хүний гэр бүлийн харилцаан дотор гэр бүлээсээ гадагшлаад нийгмийн харилцаан дотор бүх тэр харилцаанууд дотор энэ бүх давхарга бүх одоо хэлбэрт энэ харилцааны зарчим тэгшүүлж байгаа байхгүй. Тэгээ Библийн зарчим гэж. Тэргүүгээрээ маш том онцлогтой. Шашин итгэл үнэмшил шашин хоёр юугаар ялгаатай вэ гэхээр итгэл нь би бол зүгээр тэгж боддгийн. Шашин бол ямарваа нэгэн байдлаар бүгдийг нь нэг хэлбэрт оруулдаг. Нүдэнд харагдах байдлаар дандаа. Сайн бодоод үзэх юм бол одоо жишээ нь лам нарыг бүгдийг нийтлэн хоцомшүүлдэг. Нөгөө ямар юу гэдэг үлээ орхимж өмшүүлдэг те. Тэгээд ингээд бүгд адилхан ийм одоо юу гэдэг нэг ийм гаднаас харагдах байдлаараа тэр хэлбэр дүрсээр яг ижлэгэн болдог. Католик ялгаа байхгүй. Лам нар католикийн лам гэдэг бүр нэг ийм санваартан гэл нэг ийм цагаан захтай тийм цамцун цумсдагч байдаг юм уу те. За одоо буу удагнууд бол ямарваа нэгэн ийм нөгөө нэг ийм нүрээ далталдаг те. Тэр унжлаг нь бүгд адилхан. Энийг бол би шашин гэж тодорхойлмоор байдаг. Нүдэнд харагдах байдлаар нь хүмүүсийн итгэлийг олох гэж оролддогоор. Нүдэнд харагдах байдлаараа. Тэнгуутаа харагдж байгаа байдлаараа хүмүүст юу гэдэг вэ гэхээр өөрсдөө юу гэж олголдог гэхээр гигантэн, хувраг одоо юу гэдгийг би баг бурхан тий. Тэгээд хүмүүст түүний өөрт нь тэр бурханлаг хүч чадал байна гэдгийг хүмүүст ингэж одоо айлгах баг яг сайн ярил сүрдүүлэх тий манипуляц хийж байгаа байхгүй. Тэр утгаараа энэ бол шашин. Харин Христ итгэл гэдэг бол шашин биш гэдэг байгаагийн гол шалтгаан нь бид нар ямар ч югаар ч нүдэнд харагдах байдлаараа жигдэрхийг хүсдэггүй. Үнэхээр жигдэрхийг хүсдэг. Нүдэнд харагдах байдлаараа бид нар бусдаас ямар нэгэн байдлаар ялгархыг хүсдэггүй. Тийм онцгойроо гэсэн ийм сургаал номлол нэг тийм утгач байхгүй. Хуучин гэрийн үед бол байсан. Энэ нь ялгаатай, асар том ялгаатай л тэ. Нарийн. Тэгэхээр энэ бас л адилхан нөө түүхийн судалгаар үергээ орчиж байгаа байхгүй тийм. Тийм учраас монголчуудын хувьд Библи бол хизээч харийн одоо судар ном байгаагүй байна. Энэ бүр эрт дээр үес манай өвг эцэг тэ бидний нөгөө цээжэд дэлдээд байдаг Чингис хаан гэдээ орлоод байдаг тэр хаадууд хүртэл тэр ноёдууд хүртэл тэрний үр хүүхдүүд нь Мөнх хаан, Ховлын хаан тэдний үр сад нь дандаа судалж исэн байна. Бүр тэр битгийл орчуулж исэн түүхийн баримтууд байж байгаа. Тэрнээс жирт манай монголчуудад дотор загалмайн тэмдэглэгийг тэр эртний одоо тэр хатан бичээсэн тэр олдсон холдурууд зөндөө байж байгаа тийм. Гэх мэтлэн энэ ном бол яг эдгээр бүх одоо тэр түүхийн одоо бидний хувьд урд нь зөвхөн таамаглал төдий байсан зүйлсийг амар том баталгаа нотлоо болгож гаргаж ирж байгаа. Гараа аюу онцлогтой ном ба. Тэр энийг өнөөдөр битээрээс юу гэж уриалмаар байгаа гэхэлээ. Хүмүүс маань өөрсдөө очиод уншаад үзсэн. Тэг яг өөрсдөө гар дээрээ барьчаад битээр бол M+-аас татаж авсан тийм. M+ дээр байгаа хаанаас ч байсан худалдаж авах боломжтой юм лээ. Тий, айгу тийм бас гоё юмыг бүрдүүлж өгсөн. M+-ийн үнэхээр мундаг ажиллаж байгаа. Үнэхээр гоё ажиллаж байгаа. Тэгэд M+ дээрээ судалдаж аваад битээр уншсан байгаа. Маш сайхан ном байлээ. Түүх сонирхдаг хүмүүс бол бүр илүү сонирхож зөвхөн одоо зөвхөн сонирхох бидний хувьд бүр наацхийн асуудал байгаа байхгүй бүр ингээд судлаад тэгээд одоо үүнээс хойш бид нэр цаашдаа яах ёстой юм бэ ер нь бид нэр одоо ингээд нийгэм дөчнөө шудраг ёсмос яриа л байдаг хэрхэн тогтоохоо бид нар өнөөдөр хүртэл олж мэдчих чадахгүй л байгаа гэтэл хамгийн одоо дэлхий дээр шудраг ёс тогтц сайтай тий шүүх засаглал үнэхээр чанга хатуу байдаг сайн одоо тэр системийг бүрдүүлж чадсан улс гэх юм бол өнөөдөр Америкийг л нэрлэх юм шүү дээ. Яг үүндээ бол тий. Одоо магадгүй хүн болгон өөрөөр хэлэх байх. Гэхдээ яг тэдгээр улсуудын дотор гол баримталж байгаа зарчим нь Библийн зарчим байна. Бурхны л энэ ертөнцийн эзний бүтээгч эзний хүн төрлөختөнд өгсөн анхных нь л тэр суур зарчмууд 10 хуйлаас гаралтай тийм л зарчмууд байж. Тэгээ энийг манай монголчууд судалдаг, уншдаг,
итгэдэг, имээдэг байх аваас энэ нийгэмд сайн сайхан зүйлсүүд олноороо бий болно. Одоо саяхан бас тэр нэг залуу жишээлбэл ингээд талбай дээр амиа орлох юм бүл явдал болсон. Тэгээд аюу харамсалтай байхгүй. Үнэхээр харамсалтай. Тэр хүний амны үнц энэ яагаад тэр залуу тэгтлээ одоо ингэж сэтгэлээр унах болов гэдэг чинь л өөрөө энэ нийгэм өөрөө ийм error буюу алдаа заагаад байна шүү дээ. Энэ манай нийгэм нэг л буруу замаар яваад байна. Тэгээ энэний цаана олон шалтгаан байгаагийн нэг нь бол яа харахгүй бид нэр түүх тэр өнгөрсөнд болж өнгөрсөн бидний түүх судалгаа дутуу байна. Бид нар өнөөдөр хаанаас ирсэн хинбэ гэдгийг ч мэдэхгүй л амьдраад байгаа. Тийм учраас бид нар судлах аягүй хэрэгтэй. Бидний түүхийг Оросууд, бидний түүхийг Хятадууд, бидний түүхийг харь үндэстнүүд олонтоо өөрчилж бичиж янз бүр болгож ирсэн. Хятадууд бол өнөөдөр ялангуяа манай Монголын түүхийг гуйлах гэж үнэхээр маш ихээр оролдож байна. Тэгэд энэний эсрэг бид нар юу хийх ёстой? Бид нэр судлах ёстой. Бид нэр суугаад унших ёстой. Мэддэг байх ёстой. Тэгээд яг уу бид нар өөрсдөө л зөв замыг сонгож алах бүр шаардлагатай байгаа тоххой. Тэрийг бас ярьж үр хүүхдэд мэдүүлэх, үр хүүхдэд дамжуулж тэр цаашаа ярьж өгдөг байх шүү дээ. Тэр магадгүй зүгээр би бас заримдаа боддог байхгүй. Подкастыгаа төгсгөл бас нэг жоохон инээдтэй юм ярьчээ. Заримдаа бид нар нөгөө нэг айгүй сайн тайлбаргүйгээр зүгээр юм муухраар нэг юм үйлдэлүүд нөгөө хойч үедээ өвлүүлэх юм бол аюултай үзэгдэл болдгийн нэг жишээг ярих гэдэг нь л за. Бэрүүд нөгөө Булган аймагтуудыг Хануун аршаа гэдэг. Тэр Хануун аршаанд айгүйх явдаг гэсэн баг бахта. Тэгээ тэр Хануун аршаа нь болохоор нэг юм хавцал айгүй өндөр хавцлын доор урсдаг гол дагсан одоо тийм газрын судлаас гарч ирж байгаа тэр одоо аршаа ус байхгүй юу? Газрын гүний ус ингээд хавцал байгаа учраас тэр хавцлын ханнаас ингэж гарч байгаа. Тэгээд тэрийг хүмүүс бол янз бүрийн итгэлээр одоо очиж уудаг. За тэр нь одоо тийм юм сайн, энэ юм сайн гэл ингээл уугаад байдаг. Хоолойны аршаа машаа гэл ингээд хоолойны аршаа нь бол яг нэг зуны халуунд 5 градусын хүүтэнтэй ингээд байж идэг. Ай хүүтэй аршаа байхгүй. Тэгэл тэр нь ингээл хөлөө дүрээл зогсохоор тэр өвөлдөө хоолой нүвдгүү гэл ингээд. Тэгэд тэр аршаанд бид нэр ингээд гэр бүлээр явжсан найзуудаар аав ээжийн найзуудтай явжсан чинь манай аавын нэг найз айгүй их тийм хошин хүнэлтэй. Тэгсэн тэр ах нэг өдөр нөгөө яг тэр хавцл руу ингээд доошо буухад ч ганцхан жимээр буудаг байхгүй юу. Тэг хүмүүс яг тэр л жимээр дагаал явдаг. Биш. Тэгээд яг цуваад явдаг гэсэн. Тэгсэн тэр ах ингээд цувааны нилээ ихэнд явж байгаад. Зүгээр л хаа хамаагүй нэг чулууг би ч ойрхон ч явжсэн юм да. Зүгээр л нэг чулууг авчихсан. За одоо харж заяа гэдэгсэн. За гэдэгсэн. За одоо энэ чулууг ингээд илгэндээ ингээд очиод илгэнийхээ хавцаа очиод ингээд илээрээ. Тэгээ энэ бол илгэн цайн чулуу. Ингээд ингээд тавьчих. Тэгээ хойш нь дамжуул. Тэгээ хэлчихэж байгаа. За ингээд дамжуулаа хэлсэн. Энэ илгэн цайн чулууг наа гэл. За бүгд тэгсэн. 7 хоногийн дараа яасан? Нөгөө чулуун дээр чинь бүр хүмүүс ойчралдаг болсон. Яана. Илгэний чулуу гэдэг. Зүгээр л тэр чулуу бүр зүгээр газар өвчсөн юм байна. Ямар ч тийм газар өвчсөн. Яана. Тэг яг хүн харахад бол зүгээр л нэг юм жоохон итгээд хэлбэртэй л чулуу манер зүгээр сонгоцсон байхгүй. За. Бас нэг юу гэдэг те нэг сонирхолтой юм. 1900 тэр чин хэдэн хонд гэж ялаа да. Нилийн дээх нь үед л те. Гандангийн хашаан дотор байсан шонгийн мод зүгээр одоо энэ телефон утасны шонгийн мод юм уу цахилгааны одоо утсыг дамжуулах үүрэгтэй шонгийн мод байгаа байхгүй юу? За. Тэр дээр үед бол яг тэр одоо зорилгоор хэрэглэгдэжсэн мод өнөөдөр зүгээр л гандангийн хашаанд байгаа гэдэг учраас ийм нэг юм иж хиттэй мод болцсон. Ямар нэгэн байдлаар хүмүүс тэр модонд мөрөгдөг. Очоод. Тэгээ очоод мөрөгөхдөө одоо дотроо тэгэл бодвол одоо залбирдаг л бахтай сайн шившээлтэй мод минь над тэгж өгөөч гэдэг юм уу те. Тэг хэн нэгэн хүн тэрийг тэгэл хэлсэн байхгүй. Тэгэл анх нэг удаа үлдчихсэн л байхгүй те. Тэрнээс нь болоод араарийнх нь хүмүүс дамжуулаад ингээл аваа явчихдаг. Яг үүнтэй адилхан одоо Библи дотор хичнээн сайн зөвлөгөөнүүд те
сургамжууд байсан ч нөгөө сайн тайлбаргүйгээр хин нэгэн хүн зүгээр ингээд үлдчихэд тайлбарлаж өгөхгүйгээр хаяа явцсан байх юм бол энэ нь магадгүй өнөөдрийн манай монголчуудын цагаан сарын үеэр одоо айл болгоны үүдэнд хойморт заларч байгаа ууцны нэгэн хэлбэрч байж болох юм байна л гэж би хэлэх гээд байгаа. Ерөөс. Тэгэл одоо ууцсан дээр тавьдаг хутганы эрийг нааш чааш нь харуулах гээл те одоо нэг юм дах ёстой юм шиг ёсгүй юм шигтэй мэдээч байгаа юм шиг мэдэхгүй ч байгаа юм шиг ийм олон эргэлзээтэй зүйлүүдийн дунд жишээлбэл зүгээр тэр хутгыг жишээ нь одоо эрт дээр үед нэг ээж зүгээр л хүүхэд олонтой айл хин нэгэн гараа эсгчихгүйгээд жоохон өндөр тавих гэсэн 50 малтгаалаар нууцсан дээрээ тавьсан чинь хин мэдлээ тийм үстэй. Тэгээд тэрийг харахтаа хүүхдүүд нь юу гэж ойлгох юм? Ингэж тавих л ёстой юм байна гэж. Ингээд дагаа явцсан байл үнэхээр яах тий. Би магадгүй айгүй их тийм ёс заншил дагаж мөрддөг тэрийг их хүндэтгдэг хүмүүсийн хувьд би их муухаг юм ярьж магадгүй юу ч мэдэхгүй байж юугаа яриад байгаа ингэж бодож тэгж ярьж болох юм. Гэтэ зөв бид нар эрүүл ухаанаар айгүй логикоор бодоод үзэх юм бол бидний амьдралд айгүй их гай болдог тэр мухар сүсгүүд янз бүрийн шалтгаанаар үүссэн байх боломжтой. Тэгээ бид нар зүгээр тэдгэрийг сайн зүгээр нягтлаад бодоод үзмээр байгаа байхгүй юу? Жишээлбэл шүн humсаа авдггүй гэдэг шалтгаанаас болоод би бол ингээд амар олон жил humс авах ажлыг айгүй хойш нь тавьдаг байж ирлээ шүү дээ жишээлбэл. За 2 дахь өдөр үсээд сууж болдоггүй гэх ч юм уу. Тэгээ 2 өдрийг бас муу өдөр ч гэдэг тий. Зүгээр ийм ямар ч утгаач зүгээр л ингээд нэг хин нэгэн хүний бүр хэлхээс ч баг заримдаа байна. Одоо ингээд харах уур мэрч юм шиг тий. Одоо саяхан бас нэг Улаанбаатар гарч байгаа нэг хүний тухай үзчихэд би дотроо бүр нэлээд илдүүлчихлээ л да бүр амар уур хүрсэн л дээ. Яг Монгол хүмүүс дотор яагаад ийм олноороо ийм утгагүй логикгүй ямар ч баталгаа нотлохоо юу ч байхгүй юмд ингэж олноороо итгэж хуйларч тэ амьдралаа өрн таран хийнэ гэдгийг харахтаа үнэхээр дотор маань ингээд ард заагаад бүр ингээд уур үржсэн байхгүй. Хүн байна да нэг жоохон бодоод тэгэхэд оюунаа ажиллуулахгүйгээр зүгээр шууд л ингээд муухаар итгэдэг. Гэтэ угаасаа энэ бол хүн болгонд угаасаа л сайн сайхан явчихсан гай дотгоргүй те эрүүл амьдрчихсан гэсэн тэр нэг цаанаас өгөгдсөн тэр одоо бодол айдсыг одоо дарах тэр ямар нэгэн хамгаалах механизм явж байгаа шүү дээ. Сэтгэл зүйхгүй. Тэгээ энэ дээр нь шашнууд бол бүгд тоглолт хийдэг. Тэгээ би шууд л хэлчихээ одоо тэр ухаан заяач гэлээ. Тэр хүн бол үнэхээр одоо би бол тэр хүнийг яг үүндээ шүхтмээр байгаа байхгүй. Яг бол олон хүний сэтгэл зүгээр тэр хүн худлаа хуурмаг юмар тэгж тоглож тэ сэтгэл зүйн манипуляц ховсын шинжтэй тийм хийж болохгүй байхгүй. Энэ өөрөө яг үнэндээ яг сайн нарийн ярих юм бол энэ гэмт хэрэг байхгүй. Өөрөөр хэлбэл хүнийг огт байхгүй зүйлээр одоо дарамталж тэ тэр асар олон хүмүүсээс мөнгө хурааж штэ. Энэ өөрөө гэмт хэргийн шинжтэй байхгүй. Ягаад гэмт үйлдэл нэг хүн худлаа мэдээллээр дамжуулан ашиг орлого олчих واخгүй. Одоо худал хуурмаг юм зарж ийн гэсэн. Тэгвэл бид нар дэлгүүрт ороод хулих бараа худалдаж авчиад эргүүлээд бид нар буцаад мөнгө авдаг шүү дээ. Яг түнтэй л адилхан шүү дээ. Жишээлбэл тэр хүн бүр улаан цагаан бүр олонний нүдэн дээр тэгээд телевиз радиогоор бүр олон үзэгчтэй тийм суугаар шууд дамжуулаад юу гэж ярьж ийн гэсэн чинь ир юм хоёр хүн бэлгийн ажил хийж байхдаа хийгээ гадагшлуул үхлийн ёр ирнэ гэж. Яа юу гэсэн ч үг юм. Би энийг сонсоод миний үнэхээр игдүү дургу зэв бүгд зэрэг хүрсэн. Тэгээд найтаж явахтай хийгээ гаргах юм бол үхлийн ёр ирнэ гинэ. Яа. Өстөд тийм бол зүгээр юм ч та ямар утга байна те. Бид нар тэгвэл амьд амьсгалтай арзаж явах юм байна тийм үстэй. Тэгээд энээс цаашаа уламжлуулаад бүр ингээд улбалаад ярих юм бол бүр утгагүй сэдвэр байна. Тэгэхээр зүгээр нөгөө анхныхаа юу эргээд орё. Энэ номыг уншсан зорилго шалтгаан та бүхнийг бас уншаасаа гэж бодож байгаа. Түүхээ хэдүүлээ хамтдаж явах судалгаа. Яа, маш чухал. Тийм. Түүхийг судлая. Энэ дэлхийн ертөнцийн түүхийг судлая. Унши, ном унши, тэ. Сурч мэдээ боловсрыг хөгжиж.
тэг бүгдийн түүх судлаач болоотхоо гэж байгаа юм биш зүгээр. Боломжгүй л те. Өөрсдийнхөө боломжийн хэрээр аливаа юмд жоохон логиктэй утга дараалтай л ханддаг, харьцдаг болмоор байна. Яг нь. Таны итгэл үнэмшлийг үнэхээр хүндэлж байна. Гэхдээ бас юмд жоохон учиртай хандмаар байна тий. Тэг за ямар ч үсэн бит хоёрын урайлга бол номнуудыг уншаарай тий. Тэгээ бас манай подкастыг сонсоод өөр олон зүйлсүүдийг ярьсан байгаа. Тэр олон подкастуудыг бас сонсоорой гэж хүсэж байна. Тэгээ өнөөдөр бол нэлийн сэдвээсээ айхтар хазаалаа тий. Сонирхолтой байсан байх гэдэгт бол итгэлтэй байна. Та тэгээд энэ хүртэл сонссон болвол бас үзэл бодлоо ч гэсэн бит хоёртой хуваалцаж болно шүү тий. Тэгээд бас бит хоёрын өнөөдрийн энэ ярьсан сэдв танд үнэхээр таалагдаж хин нэгэнд та бас сонсохыг хүсэж байвал шеэрлээрэй тий. Тэгэлгүй байна. Үнэхээр цааш битээрээс өөр олон номнуудыг уншаад өөр олон сэдвүүдээр ярилцахыг та бүхэн дэмжиж байгаа бол бас лайк дараарай. Зүгээр утга учиргүй лайк шеэр тий. Нэлээд учир шалтгаантай лайк шеэр. Тэгэлгүй байна. За тэгээд үнэхээр энэ хүртэл бид хоёртай хамт байсан. Та бүхэндээ үнэхээр баярлалаа. Бас дэмждэг бүх хүмүүстээ их баярлалаа. Тэгээд үргэлжлүүлээд бас илүү сонирхолтой номуудыг, сонирхолтой зөвлөгөө зөвлөмжүүдийг ч гэсэн хүргэхээр хичээх болно бид хоёр нь. Тэгээд дараагийн подкаст хүртэл төр баяртай.